Даасан байсан та бүхэнтэй энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээлээр лендинг нич буюу өөрийнхөө зах зээлийг сонгох тухай байгаа. За тэрийг хэлж байгаагаар бол ер нь зах зээлээ сонгохдоо өөрийнхөө пашн буюу одоо дур сонирхлоо тийм ээ дуртай зүйлээрээ зах зээлээ сонгоорой гэдэг жаа байхгүй хэрвээ одоо та цэцэрлэгжүүлэлт хийх бол цэцэрлэгжүүлэлтийн зах зээл дээр за ингээл аялах бол тийм ээ аяллаа зах зээл эсвэл одоо хүмүүс туслах эмнэлэг тийм ээ нөрс сувлагч мөвлөгчийн зах зээл мэрэгчлээ дагаад ч юм уу тийм за механик байна за компьютер сонирхдаг бол компьютер ч юм уу за өөрийнхөө ингээд нөгөө 3D принтингийн доор нь байгаа юм биш вэ авиашн гэж байна за нөрсинг фишинг за гарнинг өөрийнхөө дуртай зүйлийг ингээд зах зээлээрээ сонгоорой тэгвэл тийм ээ бизнес хийж байгаа юм шиг санагдахгүй шүү гэж ингэж зөвлөж байгаа. За тэгээ би хэрвээ одоо ингээд өөр нь дуртай юм өнөхөр сонгож мэдэхгүй хам бол энэ Америкийн зах зээл дээр ажиллаж байгаа энэ 45 нийтшийг тийм ээ одоо маш сайн бага зах зээлийг энэ чинь ингэж өгсөн байгаа. Энэчнээс зах зээлээ сонгоод явж болно гэсэн үг. За зах зээлээ сонгосны дараа ер нь бол Google search руу ороод энэ дээр ер нь хэр олон хүмүүс байна вэ гэдгийг нь бол хайх хэрэгтэй тийм ээ. За жишээ нь одоо энэ би болохоор нөгөө custom гэдэг маань нөгөө хүмүүст ингээд тохируулсан бэлэг зардаг штэ тийм ээ. За энэ зах зээл ер нь ямар байна гэдээ ясан чинь AI бол нэг ийм мэдээлэл өгч байна. За тэгээ энийг ингээд хэдүүлээ copy edit paste та нар хэрвээ англиар ойлгохгүй хам бол ингээд ChatGPT рүү ороод ингээд орчуулчих заяа. За тэгэхээр ChatGPT юу шилж яана гэхээр энэ custom буюу одоо хүмүүст нь тохируулсан бэлэг бол сүүлийн улс Америкийн нэгдсэн улсад бол тогтвортой өсөж байгаа гэсэн энэ бол аягүй чухал таа байхгүй юу. За тийм болохоор энэ зах зээл рүү ороход бол ямар ч асуудалгүй байна. За ер нь бол 2034 он гэхэд бол 25.8 тийм ээ тийм тэрбум долларын ийм одоо борлуулалт гарах төлөвтэй байна гэсэн үг. Тийм болохоор энэ зах зээл рүү ороход бас зүгээр байна. За илүү голдуу бол залуу хэрэглэгч Gen-Z миллион тийм ээ гол худалдаа авагчнаа өвөрмөц тийм захиалгатай баглаа тийм ээ тийм зүйлийг бол илүү сонирхож байгаа гэдэг чинь. За тийм болохоор энэ зах зээл рүү орвол бас зүгээр гэдэг чинь pod гэдэг print on demand гэсэн үг Америкт маш их модонд орж байгаа тийм ээ. За ийм байгаа. За тийм болохоор та нараа өөрсдийнхөө зах зээлийн юуг ингэж шалгах нэ. За дараа нь өшөөс трендээ орж шалгаж болно. За жишээ нь энэ дээр нь бид нар custom products гэдэг хаад за энэ дээр нөгөө нэг улсаа ингэж зааж өгөх хэрэгтэй. За энэ дээр болохоор энэ тэр нь болохоор энэ Google дээр л ерөнхийдөө хайлт ямар байна гэдгийг л харуулж байгаа байхгүй. За энэ дээр арай Америк нэгдсэн улс гэж ер нь бол яг custom product гэхээсээ илүү яг ямар product юм бэ гэдгийг бас үзүүлвэл бас зүгээр ах. За энэ бол ерөнхийдөө л нэг юм тогтвортой юу байна тийм ээ. Америк за сүүлийн 25 цаг гэдэг чинь за хэдүүлээ 5 жилээр нүүзээ. За 5 жилээр бол ерөнхийдөө хараа юм custom product бол маш их өсөлттэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ улсаа сонгоод бүтээгдэхүүн юу зах зээлээ өгөөд за тийм ээ за тэгээ зах зээл улсаа сонгоод сүүлийн 5 жил ямар байна гэхээр энэ маш их өсөлт байна гэснийг харуулж байна. За тэгэхээр та өөрийнхөө зах зээлийн трендийг бас ингэж шалгадаг байх нь тийм ээ. За 3 дахь шалгах юм нь болохоор энэ юу байгаа similar products гэж байгаа. За энэ дээр болохоор та юу ячиж болж байна. За юугаа өгөөд тийм ээ бүтээгдэхүүн юуныхаа вебсайтаа өгчөж болж байна тийм ээ. За чинь одоо Printify гэдэг маань яг тэр юу ахгүй гэдэг л энэ чинь pod гэдэг нэг юугаар нь хэвлдэг юм байгаа шүү дээ тийм ээ. За энэ бол 5.3 сая хүн бол яг энэ вебсайтаар үйлчлүүлж байна гэсэн үг. За similar сайтууд нь гэхэд энэ Printful гэхэд 3.2 сая хүн байна тийм ээ. За тэгээ ингээд бусад ингээд сайтууд нь бол айгүй их өсөлттэй байна. За тэгээ аль улсад илүү байна гэдгийг харах юм бол Америк нэгдсэн улсад энэ сайт бол 56% нь Америк нэгдсэн улсаас үйлчлүүлж байна. За Америк United Kingdom 5.1 за Хятад гэхэд 3.9 хүмүүс Австрали 2.42 гээд ерөнхийдөө бол яг нь зах зээл нь нэг иймэрхүү улсаараа бол ийм байгаа юм байна. За тэгээ similar сайтууд гэдэг энэ сайтуудыг бас бид нар ороод үзчихэж болно. За энэ сайтууд дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг хараад үзчихэж болно. За Shopify-аар бол яг нь 221 сая хүмүүс тийм ээ одоо үйлчлүүлж байна гэх мэтчлэнгээр ингээд тоонууд нь маш их өндөр харагдаж байна тийм ээ. За ингээд яг нь бид нар энэ вебсайттай төсөл сайтуудыг бас энэ чинээс хичнээн хүн энэ сайтаар үйлчлүүлж байна гэдэг маань тэр зах зээл дээр хүмүүс эрттэй байна гэдгийг харуулж байгаа тийм ээ. За
За тэгэхээр яг би саяын тэр юунуудыг бүгдийг өөрийнхөө Монгол юун дээр ингээд оруулсан байгаа. Тэгээд та нар өөрснөө яг нь энэчнээс өөрийнхөө зах зээлийг сонгоод яваараа. За сургалтын орчуулгыг тэр Трэгийн бүх сургалтын орчуулгыг би эн чинь ингээд бүгдийг ингээд үгээр нь орчуулад оруулсан баа. Та нар ингээд Монгол дээр энийг бол яхна уншаад бас өөрийнхөө гол юмыг юу ягараа. За сая судлах 3 маань хүн ам хичнээн хүн ам тэр зах зээл дээр байна. За ер нь бол тэр саяас дээш байвал сайн гэдэг хэлээ. Тэгэхээр бол болж байна те. За тэгээ одоогийн зах зээл нь хэр ажиллаж байна гэдгийг бас харах хэрэгтэй бахна тийм ээ. За энэ 3-ыг бол яаж шалгадгийг саяын 3 сайтаар шалгачиж болно гэсэн. За ингээд энэ хичээлээ дуусгая. Баярлалаа. Баяртай.